Тэгвэл хүний нөөцийн хомсдол ажиллах хүчний ур чадварын зөрүүтэй байдал үүссэн энэ цаг үед ажил олгогч ямар шаардлага тавьдаг, юу хүсдэг нь анхаарал татгууц байна. Тэгвэл ажил олгогчдын зүгээс мэргэжлийн болон бусад ур чадвар хандлага зэргийг чухалчилдаг бол шинэ ажилтнуудыг сургахаас татгалзах тохиолдол түгээмэл гарч байгааг мэргэжилтнүүд мөн хэлж байна. Судалгаагаар 2030 он гэхэд Монгол улсын хүн амын 40%-ийг 15-аас 34 насны залуучууд бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл эдгээр насныхан хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг эзлэн гэсэн үг. Гэсэг хэдий ч залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, хүний нөөцийн хомсдол, ур чадварын зөрүүтэй байдал тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгвэл шинэ ажилтан болон залуучуудын зүгээс ажил олгогчдын шаардлага чангарч, ажилд орох улмал хүндрэлтэй болж байгааг онцолдог бол иргэдийн зүгээс харилцан адилгүй байр суурьтай байна. Ажил олгогч байгууллагын талбар нь ерөнхийдөө бол цалингаа цаг хугацаанд тавьдгүй одоо ажилчдаа удаадаг шиг юм уу тиймэрхүү талаас хүмүүсээс амар их энэ залуучаас хашгирсан байлаа ер нь ингээл ажиглахад бол тий. Тэгээд цалингаа ер нь цаг тохиолдолд зарим газрууд нь бол уурхайн орчин мууч гэдэг ч юм уу тий. Тэрнээс бол ингээд ажлын заруудч байна, ажиллах хүчин ч бас байгаад байгаа байхгүй юу? Дээрэнгүй байдал юм болоо. Одоо манай үеийнхэн чинь шинээр одоо ингээд өнгө сургуулаа төгсөөд ч юм уу гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр ер нь хүлээж авч байгаа байгууллагад нэм жоохон муухайштай гэх юм уу? Ер нь яг зар тавиад авахар оюутнууд ирнэ шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг ажилдаа хандах нь жоохон муу байгаад байгаа байхгүй юу? Жишээ нь шаардлага тавихлаар ерөөсөө нөгөө тэрийг шаардлага гэж хүлээж авахгүй намайг болохгүй байх бүтггүй байх гэж ингээд гомдох асуудал амар амархан санагдсан. Тэгэхээр одоо тэрэнд нь тааруулаад заа зөвлөхөл үүрэгтэй юм ч заа зөвлөл ажиллуулахыг бодно да. Ер нь яг биед ихтгэлцэл чухал болоо. Айл бүхэл талын одоо ажиллаж байгаа хүмүүс гэсэн ажил олгогч гэсэн ихтгэлцэл гэдэг чухал аюул чухал байх гэж байна. Угтаа ажилтан хайж буй байгууллага ажил хайж буй иргэдийн тоо улмал өссөөр байгаа. Гэсэн хэдий ч огтлолцохгүй байгаа нь анхаарал татаж байна. Тэгвэл ажил олгогчдын зүгээс дэлхийн техникийн жишгийн дагуу мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг чухалчилдаг. Үүнээс гадна шинэ ажилтан болон залуу боловсон хүчинд зааж сурахаас татгалзах хандлага түгээмэл ажиглагдаж байгааг мэргэжилтэн тайлбарлалаа. За нэг талаас мэдээж хэрэг үндсэн мэргэжлүүдээр бол шаардлага тавьдаг хിവэрэ байгаа. Тэн дээр нэмээд одоо soft skill буюу одоо тухайн одоо стресс даах чадварыг их асууж байна. Багийн хамтын ажиллагааг бас маш ихээр шаардж байна тий. Эргээд бүтээлч байдлаар ажиллах одоо энэ нөхцөл байдлыг бол шаардж байдаг. Тийм манайхан болохоор Word, Excel гэдэг ингээд илүү одоо hard skill талынхаа зүйлүүдийг дурдсанаас гадна өөрийнхөө спортын бас зүйлүүдийг спорт урлагийнхаа авьяас гэдэг юм уу тий. Тэдгэр зүйлүүдэд нэлээд дурдсан байгаа. Гэхдээ ажил олгочлохоор илүү дэлгэрэнгүй одоо тэрийг илүү үнэхээр төлөвлөлтөөр ажилт юм бол яг ямар мэрэгжлийн төлөвлөлтөөр ажилт юм гэдэг ийм зүйлүүдийг аюу их асуумжаар орж ирж байгаа нэг ийм үнцэг байх тавар чадвар дээр бол тийм. Хөдөлмөрийн зах зээлийг өргөжүүлэх, ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхэд ажил олгогчдын оролцоо нэн чухлаа. Иймд шинэ ажилтнанд сурах хөгжих боломжийг зохих ёсоор нь олгох хэрэгтэй бөгөөд үйл явц цаг хугацааг богиносгох бодлогыг дотоод журам системээрээ зохицуулах юм байна. Мөн ажил олгогчийн ажилтны ур чадвар туршлагыг бус эзэмших хандлагыг чухалчлах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ур чадвар дутуу хүн байна гэдгийг тодорхой. Яг танд нийцсэн тийм хүн олно гэдэг бол бас л хэцүү асуудал. Тэгэхээр хэрхэн сургаж авах вэ? Хэрхэн өөртөө тасан зохицуулж яг манай хүн болох вэ гэдэг дээр анхаарахтаа маш богино хугацаагаар хэрхэн одоо тухайн байгууллага шингээж өгөх ёстой вэ гэдгээл маш сайн судалж гаргаж ирэх ёстой юм билээ. Эргээд ажил олгогчдын хувьд одоо тодорхой мэргэжлийг хатуу шаардлага болгох гэхээсээ илүүтэй тухайн ажил мэргэжлийг гүйцэтгэх, тухайн ажил мэргэжлийн хүрээнд хийгдэх гол таскуудад шаардлагатай ур чадваруудаар нь ажилтны одоо бүрдүүлэлт хийхэд энэ ийшээ бас шилжүүлээс их сонирхолтой байна. Мөн даяаршлын улмаас шинэ ажилтан тавигдах шалгуурт техник технологийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Тухайлбал дэлхийд дахинд 2030 он гэхэд 170 сая ажлын байр шинээр бий болох бол хэмэл оюун ухаан автоматжуулалтын улмаас 92 сая ажлын байр орлуулагдана. Үүнээс гадна ажиллах хүчний 60 орчим хувийг дахин сургах хэрэгтэй бөгөөд хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэж байгаа ур чадваруудын 39% нь хуучирна гэсэн судалгаа гарсан юм а.